Ангамл говийн амин эрднийг хураах үе. Энэ бол их нууруудын хотгорын халуун амьсгал домдсон Говьалтай аймгийн Дарвийн нууруу. Шаргын говь хүйсийн говьор өвчврээлэгдсэн. Илч халуун говийн бүслэлтэд байдаг болохоор усан хангамж том муутай. Дарвийн нуруунаас их авч урсдаг гол байхгүй. Хүн мал амьтныг ундаалдаг цөөн тооны булагтай. Дарвийн нурууны бэлчээр ашиглалтыг сайжруулах, малчин ард зоо тэнгэр зусах боломжийг бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2020 оны 8 дугаар сард туслыг хураах нэгэн чухал бүтээн байгуулалт хийлээ. Юу бүтэв? Энэ бол цасны усыг хуримтлуулах хөв юм. Дарвийн сумын засаг даргын намын газар Жавхлан тоогийн удирдлага нутгийн малчид мэрэгжлийн хүмүүс хамтран газар нутгаан шинжин байж хөв байгуулах газраа сонголоо. Хөв байгуулахаар сонгосон газар бол өвлөн хуримтлагдсан цас хавар хайлж уулын хажуу газрын хэвгийг судаг даган урссаар газарт шингээд алга болдог газар. Хөв байгуулна гэдэг гарын үзүүрээр хийх амар ажил бишээ. Эхлээд газар малтах, шороо түрэх, бас шороог зөөвөрлөн авчирч асгах, эндүүдэх, дагтаршуулах ажлыг ахин дахин хийсээр шороон далан босгоно. Шороон далангийн ус хуримтлуулах талыг тусгайлан захиалсан зузаан хальсаар бүтээ. Хальсыг гэмтгэхээс шалтгаалan 20-25 см зузаан хар шороогоор бүрхдэг. Хар шороон давхаргыг чулуун давхаргаар хамгаална. Чулуун давхарга байгуулахдаа чулуу нэг бүрийг гараар нэгтнамбай өрж тавина. Далангийн суур хэсгээр том том чулуу тавиад далан өөд өсгөд жижиг чулуугаар өрнө. Далангийн нэг үзүүрт илүүдэл ус зайлуулах сув гаргаж өгсөн. Илүүдэл ус зайлуулах сувгийн урт нь 42 м, өргөн 3 м, гүн нь 70 см. Хөв байгуулах ажил дуусаад эрэг хавар урсан ирэх цасны усыг угтаж авахд бэлэн болсон. Дарвийн нуруунд 115 м-ийн урттай 3.2 м өндөр, суураараа 18 м, оройгоороо 3 м өргөнтэй хөв байгууллаа. 2021 оны 101 сарын хугацаанд 18 айлын 169 мянган мал энэ хөвөөс ундаалжээ. Олон айлын хэдэн мянган мал зуны халуунд ундаалах боломж олгосон нь энэ хөв байгуулсны ач буян юм. За манай энд одоо бод мал айланчил хавцас руу орж ус уудаг байсан. Хавцас руу орж ус уухаар одоо ирүүсэнд бариулах аюул ихтэй байсан. Тэгээ энэ хөв байгуулагдсанараа одоо хавцас руу орж уухгүй учраас ирүүсэнд бариулах нь харьцангуй багассан байдаг. За энэ хөвийн байгууламжийг бол сумын тамгын газар маань одоо хүлээж авч за хамгийн ор нутгалдаг нутгийн малчинд нь одоо хариуцуулан одоо харуулга хамгаалтыг хийлгэсэн. За ингэснээр бол одоо тэр хөвийг одоо эвдээд сүйтгэх за хөвийн одоо байгууламж нь одоо харуулга хамгаалттай болж маш сайн үр дүнтэй юм ажил болон явж байгаа. Өвлөн цасаа хураагаад хавар нь хайлуулан савлаж аваад туслыг хурааж байгаа нэгэн сайн жишээ бол энэ. Цасаа урсгаад алдчихлагүйгээр ашиглах чухал гарцын нэг нь энэ юм.